Улаанбаатарчуудаа энэ өдрийн минь төргөө. Өнөөдөр бас энэ биогийн гүүр дээр Замтны хөгжлийн сайд дэлгэр сайхан сайдтайгаа хамт хүрэлцэн ирээд байна. Бас өнөөдөр Улаанбаатар хотод томоохон бас Улаанбаатар хотын төвчрөл эрсдлийг бууруулах томоохон бүтээн байгуулалтын 3-4 төслүүдийг уялдуулж бас ярилцаад ингэж байж байна. Сайд тэгээд та. За ингээд манай нийслэлчүүд мэдж байгаа хаа энэ бид одоо Монголын төмөр зам компани Улаанбаатар төмөр замыг хотоос гаргах энэ том бүтээн байгуулалтуудыг засгийн газрын 24 оны 2-3 дугаар сард одоо засгийн газрын 3 тогтоол гаргасан. За энэтэй холбогдуулаад бид нар Багангайдаас өнөөдрийн байдлаар хөшгтийн хөндийн онгоцны нисэх онгоцны буудал хүртэл одоо ингээд далан шороо замаа тавьчихсан. Эхнээс нь одоо дээд үтсэн ажлаа хийгээ явж байгаа. Одоо бид нар нийслэлтэйгээ ганц тохирох юм бол энэ одоо дараа хавар одоо ажил эхлэхэд одоо энэ хөшгтийн хөндийн нэг дүгээр өртөөнөөс одоо 24 км баха манай юунууд мэржлийнхэн 24 тийм яаж яахгүй 24 км бид нар явж энэ юунд орж ирнэ. Энэ толгойтын хой талд буюу толгойтоос хойш 5 км-ийн одоо хойно эмээлтээс доош энэ дээр одоо холбохоор ингэ төлөвлөж байгаа. За энэ дээр холбож байгаагийн гол шалтгаан бол нэгдүгээр 3-4-р цахилгаан станцын одоо нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх учраас хот руу ойртуулж ингэж өгж байгаамаа. Тэгжээж одоо бид нар цаашаа одоо энэ зүүн талаасаа бол одоо Амгалангийн станцын нүүрсийг хийх энэ замын үлдээн. Баруун талдаа бол одоо хот руу ойртуулад ингээд толгойт өртөөний хойх нь одоо ингээд холбох учраас энэ дээр бол одоо бид нар Оросын талтайгаа холбох одоо ингээд шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн асуудалгүй. Тэгээ одоо ингээд хоёр талаас ажлын хэсэг гараад техникийн одоо нөхцлүүдэд бид нар гаргаж өгнө. За тэгээ бид нар бол энийг хавар одоо ингээд 3 сар ихэд ажиллаа эхлэх учраас нийслэлтэй өнөөдөр одоо ингээд биогийн гүүрэн дээр уулзаад бид нар та нараас одоо хүсэж байгаа бол газар чөлөөлөх асуудлыг шийдэж өгөөч. За энэ зам одоо ингээд хийгдсэний ач холбогдол бүгдээрээ мэдж байгаа. Одоо Улаанбаатар хотынхон төвөөр бид нар явж байгаа бүх одоо ачааг одоо ингээд тойруулаад хөшгтийн хөндийгээр ингээд яваад багнуур хангаагаар ингээд цаашаа гар гол одоо асуудал шийдэгдэн бараг одоо 20-30% төвжирлийн асуудлыг шийднэ. Хоёрдугаарт бол энэ аюултай ачаа 34 нэр төрлийн аюултай ачаа Улаанбаатар дундуур явж байгаа. Тэгэхээр зэрэг өмнө нь одоо 24 онд ганцхан системээр дэлбэрэхэд бид юу болж ийлаа. Тэгэхээр одоо бол энэ ийм эрсдэл бид нарт ингээд маш өндөр байгаа учраас энийг ингээд эрх хавар гэхэд одоо бид нар холболтыг хийж дуусаад тэгээ одоо энэ Улаанбаатар хот энэ хойноосоо одоо Оросын улмаас улсаас ирж байгаа дамжин өнгөрөх болон Эрдэнэт дархан одоо Сэлэнгийн бүх дотоодын экспорт бүгд ингээд тойроо дотоос гарнаа л гэсэн үг. За нэг хэсэгтээ бол мэдээж одоо энэ нийслэл хотын одоо Улаанбаатар төмөр зам нүүц суутал ус 1-2 жилийн бас зай байгаа. Депогоос эхлээд ингээд нүүлэх барих зөндөө олон асуудлууд байгаа. Тэгээ энэ асуудлыг бас шийдэхэд бол нийслэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэх нь. За дээрэс нь бас хүнүү хорооллын одоо захирагч ирсэн байна. Тэгээ хүнүү хотын захирагч бол энэ өөрийнхөө газар нутаг дээр байгаа одоо энэ өртөөнүүдийн газрыг хөшгтөндийн 1-р өртөө, хөшгтөндийн 2-р өртөөний энэ хөшгтөндийн 2-р өртөө бол аюултай ачааны терминал болно. Тэгэхээр энэ бүгдийг та хэд бас хамт шийдэлцэж газрыг гаргаж өгөхгүй бол энд одоо аж ахуйн нэгжүүдэд бид нар хотоос харахын тулд үнэтгэргүй газар олох хэрэгтэй. Тэрийг бол та хэд маань аягүй сайн ойлгоо. Тэр хотын энийг одоо гаргаад бид нар бол үн төлбөргүйгээр Улаанбаатар төмөр замд шилжүүлж өгнө. Замаа тэр чихэн яа гэвэл дунд нь аль нэг компани орж явахгүй. Улаанбаатар хотын гол замыг буцаагаад нийслэлд нь хүлээлгэж өгнө. Энэ барьсан зардлыг бол нийслэл Монголын төмөр замд өгөөд тэгээд Монголын төмөр зам бол энэ замыг барьсан зардлаа одоо ингээд авч энэ өр төлбөрөөр төлнө л гэдэг. Ийм л юмар явж байгаа. Тэгэхээр бидний гол үүрэг бол нийслэл тусалж байгаа юм бол аль болохоор одоо энэ юуг л төмөр замыг л одоо хотоос гаргаж энэ аюултай ачаа тэгээд хүмүүсийн зорчих барихын хөдөлгөөнд саад болохгүй бүхэл зүйлийг хийж өгч байгаа л давуу талтай. За баярлалаа. За ингээд харахад Улаанбаатар хотын голоор явж байгаа бол төмөр зам маань бол Улаанбаатар хотыг бол хоёр хуваадаг. Одоо бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Төмөр зам дунд гол туул голуудыг гатлах гэж бол Улаанбаатар хотын гол төгжрөл асуудлууд бол үе үед явж ирсэн. Тэгээд дээрэс нь сая дэгийн сайтыг хэлж байгаа сая 33 нэр төрлийн аюултай ачаа Улаанбаатар 34 төрлийн
Тэгээ бас төмөр зам дээр авар осол гарлаа гэхэд саяхан бас гадаадд нэг том гал гардаг шиг. Тэгс яг Авар осол болоо гэхэд иргэдийн маань барилга их төхөөд барьсан байгаа. Тэгэхээр биднээс эрсдлийн менежмент төгжрлөө бууруулахын тулд ерөөсөө энэ хот дундуур явж байгаа хүн таацсан юм аюултай ачааны төмөр замыг гаргая гэдэг бодлого өрөөнд одоо уртын төмөр зам чинь энэ зөвлөг нэглүү гүйцэтгэл ер нь багж 70-80% тавьжсэн тий. тэгж байгаа. Тэгээ одоо үргэлжлүүлээд хөшгтийн хөндийн нэг буюу шинэ хэсгийн уртлаас хоошо ногоо сонг бёогоор дамжуулаад энэ туулын голын хойтлоор баруун хойтлоор Хуучин ингээд уулаад агсан 70 байгаа. Төмөр зам байсан. тэрүүгээр одоо ингээд төмөр замаа ингээд эмэлтийн наатал руу холбооно 3 4 дугаар цахилгаан станц руу юугаа авъя гэдэг. Бид нар бас энэтэй уялдуулаад энэ бёогийн гүүрэн дээр өнөөдөр ирсэн байгаа. Бёогийн гүүрээр одоо шинээр тавигдах одоо аюултай ачааны авц зам болон төмөр зам маань энэ ч огтлцоо. Төмөр зам маань бол нуулынхаа юм уу? Яаж хоёр дуур ингэж явах төлөвлөлттэй байгаа юм тий. Тэгээ эх жил бас яг иргэдээ мэдээ өгөхөд манай дэгийн сайд маань хэлж байна. Юунес хаан улс дүүргийн архивын ерөнхий газраас Төв аймгийн чиглэлд явж байгаа хуучин Төв аймаг руу явж байгаа зам маань 4 игнэ хүн даацын зам болж өргөсгөөд эх жил бол бүтээн байгуулалтын ажлууд явах юм байна. Бид нар эх жил бас Хүннү хот дээр одоо олон улсын анхны транзит зочдуудлын төр үйлчний түншлэр зарлахж байгаа. Тэгээд Хүннү хотын төлөвлөлтийг өгсөн. Одоо логистикийн төв маань зарлагдаад яам дээр ажил явж байгаа гэсэн. Тэгээ ингээд бид нар Хүннү хот энийг бол одоо энэ логистик энэ олон төвүүдийг зарлахад Хүннү хот манайд бас нийлж хийхгүй бол хоёулаа газрын маргаан сүүлд нь гарах бай. За тэгээ өнөөдөр яг ингээд байрал дээр ирсэн. Ийшээ одоо ингээд тахад сайд энэ хайрхны хаягаар явна гэсэн. Хуучин 70 байгаа. Одоо хэдүүлээ яваад үзчих. Бид нар ингээд одоо далангаар нийшээ ингээд яваад үзчихээ. Эндээс энэ хуучин бёогийн энэ авц зам ингэж яваад энэ хайрхны урдуур буюу баруун хойтлоор тийшээ тойруулахад бид нар бас хүн талцсан аюултай ачааны авц замаа хийж байгаа. Тэгэхээр хөшгтийн нэг хөндийн урдаас ирж байгаа төмөр замаар аюултай ачаа тэр урд буугаад авц замаар ингэж орж ирээд бёогийн энэ гүүрэн дэгүүрээ гараад Улаанбаатар хотын төвөөр орохгүй энэ замаар ингээд хайрхныхаа энэ баруун уртлаар ингээд тойроо явчихна. Урдаас ирэх төмөр зам маань ингэж орж ирээд яг эндээс энэ тараасаараа ингэж орж ирээд энэ нэг өөр ингэж гараад ийшээ ингээд тэгээ уулын хаягаар ингээд тэгээ тийшээ яваад одынхоо хойгуур төр төлөвлөж чинь тэгээ эх жил бол энэ төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ. Манай авц замын бүтээн байгуулалтаас үргэлжлүүлээд дууссан. Хүннү хот дээр бас үргэлжлүүлээд зам байгаа.